өсчин гоо сайхан, хувцас захиалга засвар, гин цэвэрлэгээ, ресторан, караоке, автогаалга, автозасвар, бичиг хэрэг, үндэсний үйлдвэрлэл зэрэг 1000 гаруй байгууллагаар хямдралтай үйлчлүүлэх хөнгөлөлтийн хөдөж карт. Утасны дугаар 77-28-47 9964 36 99. Эрхэм үзэгч таныг бурхны шашны хосгүй гайхамшиг дайн дэлхийд үзүүлэгч Монгол туртан бурят зуны дундаас тодрон гэгэрсэн итгэлт хамбын ариун адэстад лагшинд бараалхан сансан сэжсэн хүссэн бүхтэн даатхан авралуудуулах ариуслын аялал өрн зал. Оросын холбооны улсын бүдгийн шашинтны төв хамбын хүрээнд зочлон итгэл тамбын өргөнд саатаж дээдийн лагшинд бараалхан гүн ухааны жан райсгийн ногоон дарихийн үнэригийн сахиусны дуин хорин болон цогчин дуунуудад эргэл мөргөл үлдэж аврал даатгалуудуулах ногоон дарихийн хүслийн чулуунд хүссэн бүхнээ даатгах 8 мандын совргон дэрүүлэн хэн залбирал үлдэх аштын үл сайн даатгах боломжтой. Мөн Улаанбаатар хоттой танилцсан худалдаа үйлчилгээний газруудаар зочлон буцах замдаа итгэл тамбын төрсэн газар доршдог ангах эрдэм чадал төгс аршаан хүрдэг. Сэлэнгийн ээж модонд аврал даатгал үйлдэх болно. Таны сансан үйлс бүхэн бүтэх болтугай. Ариуслын зууч Буддатур. Хүний амьдралын хэрэгцээ тоолж баршгүй. Хүний өдөр тутмын хэрэглээ хэрэгцээндээ тулгуурлан аливаа бүтээгдэхүүн үйлчилгээ хямдарч байх ёстой. Танд тулгамдсан бүх чухал асуудал. Үүнийг шийдэх хөтөч. Бидний хэн байсан, хэн байгаа, хэн байх ёстойг танд хэлнэ. Энэ бол мэдээж Монгол өв уламжлал, Монгол ёс заншил. Энэ бүгдийг багтаасан бид таны хөтөч болно. Ханшийн мэдээ, цаг агаар, автозамын бөгдрөл, байгууллагуудын байршил, нэр, хаяг, утасны дугаарыг багтаасан лавлах хөтөч карт. Утасны дугаар 77-28-47 9964 36 99. Хүмүүстчтэй та бүхэндээ өнөөдрийн амрын мэдээг хүргэмбэрье. За, TVS телевиз удаа продакшны хамт олон саяхан Европын улс орнуудаар торон аяллаа нэвтрүүлэг, аян замын тэмдэглэл бэлдэж ирсэн байгаа. За, бид бүхний хувьд бол энэхүү аяллаа гарагаан Оросын холбооны улсаас эхэлсэн. За, Монгол тургатан ард иргэдийн нэгэн хэсэг болсон Оросын холбооны улсын зүүн орд хэсэгт оршдог Бурайд зуны нутгаар бид бүхэн аяллахын гараа эхэлсэн юм аа. Ингээд Улаанбаатараас автозамаар Сэлэнгийн алтан болог, за Бурайдын одоо Хяхт бовдоор хэлгарч ингээд одоо Бурайд зуны нутгаар бид бүхэн зочилсон байгаа. За, Монгол тургатны нэгэн хэсэг болсон Бурайд зуны ард иргэд бол бидний нэгэн адил Монголын уламжлалт, соёл, зан, заншил, шашин, ахуй гэдэг бүхэл зүйл нь бол нэгэн одоо хэмд оршиж явсан. За, өнгөрсөн зууны 30-аад оноос 90-аад оны хүртэл хугацаанд мөн бидний нэгэн адил уламжлалт, шашин, соёл, зан үйлэн гэж цагийн эрхээр хэдийгээр хэдэн зууны туршид үлдэн тогтсон уламжлалт, зан үйл, соёл нь хаагдаж гээгдсэн ч 90-аад оны ардчлалын одоо ач уянаар дахин сэргэж уламжлалт, шашин, соёлын зан үйлийг сэргээх юм сайхан завшаан тохиосон. За, 1930-аад оны ихэнх үед бол Бурайд нутагт нийтдээ нэг 50 гаруй сүмхийд үйл ажиллагаа явуулж байсан гэсэн тоо баримт байдаг. За, тэгвэл 30-аад оны ихэнх үед эдгээр бүх хийдүүдийг хааж лам нарыг нь бас ямар нэгэн байдлаар хэлмэдэх. За, нэг хэсэг нь одоо шар шавталж харуулах гэх мэтчлэн ийм гашуун одоо үйл явдал тохиосон байгаа. За, эх орны 2 дугаар дайны үед Бурайдын ард түмэн дайны ардталд бас Батнаа дуртай зогсож Зөвлөл холбоот улсын армийн ардталын албыг бол их одоо идэв сэтгэлтэй хаасан байдаг.
За одоо бидний энэ аяллаа үеэр бас Монгол улсын боловсролын яамны сайдсан төмөр очиргаа хүмүүс энэ дөрөв нийлсэн. Ингээд төмөр очиргаа маань Орсын холбооны улсын буддийн санхагийн төвийн дэд тэргүүн дог ламбаад бас хангаа дээд сургуулийн хүнд докторийн дурдамжлыг хурдулсан байгаа. За төмөр очиргаа бол одоо бид хүн сайн мэднэ Монголын одоо соёлын салбарт хийхэн нэр хүндтэй хийхэн одоо үлээр бүтээж үеийн хөө улс төр нийгэм зөвхөн нэртэй зүтгэлтэн ураад төмний шашны одоо тэргүүд бол бас манай төрийн зүтгэлтэн сүмтөл үзүүлж хүлээн авч уулзаж харилцсан Монгол бродын соёлын харилцааны тухай бас одоо яриа өрнүүлсэн одоо юм үйлдэл болсон. За өнөөдөр Оросын холбооны улсын Бурят республикийн айлчлалаар ирээд явлагын татсан буюу Оросын холбооны улсын буддийн төв байгууллага болсон явлагын татсангаар айлчилж байна. Явлагын татсангаар айлчлаад явлагын татсан болон бүх Оросын буддийн шний тэргүүн хамблам Дамбаюши гэдэг хүнтэй уулзалт хийж уулзаад энэ хүний нэгэн тайлбарыг эргэцүүлж өнөөдрийнхөө энэ тайлбарлах ажлаа эхлэе гэж бодож байгаа. Хамбламгой айлтгатаа иш шаврынгийн га батн дотроос ишлэл авч биднэрт тайлбар хийсэн Монгол гэр Монгол сүм ер нь ямар ч сүм хий дандаа урагшаа хардгийн учир нь юу вэ гэж асуултанд биднээс асуусан байдаг. Тэгээ энэ асуултын хариултыг хамбламгой айлтгатаа бол Бурхан багш залааж инжи наачиг дамбана гэж Бурхан багш бол миний шашин умраас умартад урдаас хойд зүг рүү дэлгэрнэ гэсэн утгатай үг айлтсан. Тэрчлэн бол одоо өмнөд энтхээс хойшоо төвдийн цастуул түүнийг давж Монголын эх орон одоо түүнээс давж бол одоо Оросын нутагт бол Бурханы шишин дэлгэрч байгаа. Тийм учраас тэрний бэлэг дэмбэрлэр үүдээ урагшаан харуулж Бурханы шишинг оруулж ирэхийн тухайд нь Бурханы шишинг угтаж авахын тухайд нь үүд болгоныг урд нь харуулдаг юм учиртай юм гэж иш шаврын айлцныг дам хамбламгой авшиг тайлбарсан их сайхан тайлбар гэж үздэг. Манай Бодмирын зэрэг гэдэг ном дотор динэд хичээл хэцэг жинэдий дэмбэрлэг бүр дэгвийн зам аян гэж ламрын дүүдэн буюу хураангууд дотор нь байгаа юм. Тэрний өгсөн үг вэ гэхээр зэрэг бол өнөөдөр болон урд бэлэг дэмбэрлэн сайн дэгнснээр хойдын бэлэг дэмбэрл хойдын ажил үйлс сайн болохын уг учир нь тавигдтаа гэж ингэж хэлдэг. Тэгэхээр зэрэг би энд юу хэлэх гээд байна гэхээр зэрэг явлагын татсан дотор ороод явлагын татсанд байдаг музей гэж ярьдаг. Одоо бэлгийн ордноор одоо бэлгийн эх ордноор ирээд байгаа юм. Ямарваа нэг юм чинь бэлэг сайхан бэлэг дэмбэрлээд дэгнэхийн тухайд хүмүүстэйгээ амар байна уу сайн байна уу гэж мэд золгоод түүний хажуугаар бол бэлэг гисэлтэй өгдөг. Хүний алгыг бол тэнээлэгдэг. Одоо бэлэг авах чинь заавал хүн одоо алгаан тэнээлэгдэг. Ийм учир чанцантай байдаг юм байна. Тэгээд гадны ламнар болон гадны сүсгтэн олноос явлагын татсанд 1945 оноос хойш өргөсөн өглөгийг эдийн зүйлийн өглөгийг бүгдийг нь цуглуулад зохиосны байранд байрлуулад одоо энд байлгасан юм бэлгийн гэр байгаамаа. Бэлгийн их гэрт эхлээд одоо үүднээс нь эхлээд л одоо баруун хатвч гэж хэлдэг. Үүднээс нь эхлээл тайлбарыг хий гэж бодож байгаа юм. Тайлбарт нь бол агын татсан 1811 онд байгуулагдсан агын татсан. За тэгэл одоо 1930-аад оны үед одоо Гомбоё хамбламгой тэгээд Түнхний татсан 1930-аад онд хуучин байгуул байж исэн Түнхний татсан. За тэгэл одоо энд спрап буюу үнэлэх баримт бичгүүд бол бүгдөө энд ингээд байж байгаа. Энийг хүмүүс дандаа өргөл болгож өгсөн байдаг. Тэгээд өргөл болгож өгсөн юм ингээд наагаад ингээд түүх болгоод ингээд гэр музей маягаар одоо энэ спрапнуудыг үнэлэхнүүдийг бүгдийг ингээд байрлуулсан байж байгаа. Гомбоё Жамбалдорж гэдэг хүний одоо үнэлэх хүч нь 1900 одоо ухаанда 42 онд тогтчихсон бичиг нь одоо энд хадгалагдчих жишээтэй. Энэ дандаа л хүмүүсийн бэлэг, хүмүүст сайхан сэтгэлээр
дуртгалын мөнгөчүүлэхийн тухайд нь одоо ингэж үлдээж байгаа энэ зураг хөргүүд бүгдээрээ байна. Жишээ нь 1972 онд бол далаагш морлоод ялгын тасанд морилж исэн байх юм. 14-р далаалан Данзанжис далаалан түүнийг бол угтаж Гомбой хам бол угтаж яг энэ хамбын өргөнд угтаж авч байгаа. Мөн энтхэгээс Оросд суух Оросын элчин сайд байсан Гүшök Бакуларын бүчи далаагшийн хамтаар байж байгаа зураг байж байна. Энэ одоо 1972 оны л одоо зургууд байж байгаа. Тэгэхээр зураг гэдэг бол амьд түүхийг өгүүлдэг ийм сайхан учирж янсан холбогдолтой юм зургууд бол одоо ингээд хадгалагдчих байнамаа. Дараагийн тайлбар дээр бол одоо макет гэж хэлдэг. За энэ макет нь бол Гүсэний озер буюу Галуут нуурын дацан 1741 онд байгуулагдсан дацны зураг байна. Энэ дацны зургийг яагаад энэ тавьж байгаа юм бэ гэвэл энэ Галуут нуур Гүсэний озер бол хамбын хүрээ байсан. Хамбын хүрээ гэдэг маань ухаандаа одоо манай гандангаар бол төв байгуулган төв офис нь бол одоо энд ажиллаж исэн учраас одоо энэ хийдийн макетыг бол одоо энд байрлуулж тавьсан байна. Яг гэвэл энэ нөгөө төв нь ялгын тасанд шилжсэн гэдэг утгаараа одоо энэ макетыг энд байрлуулж хийсэн байдаг. Төв нь яагаад шилжсэн бэ гэхээр зэрэг 1938 39 оны үед хүрээ хийдэг бүгдийг нь хаасантай адилхан. Бас энэ бурайд гүрэнд ус хүрээ хийдэг бүгдийг нь хатуу хуулиар хааж исэн байдаг. Тэгээд нэг батальон цэрэг командлаад батальон цэрэг одоо эндээс лам нарыг голдуу цэрэг татсан. Тэгээ 1941-с 45 оны эх орны дайнд бол Гомбой хам тэргүүтээ лам нар бол одоо эх орноо хамгаалж герой төрүүд буюу улсын баатар цолоор 2-3 лам нар шагнагдсан байдаг. Тэгээд 1945 онд ялалт болчоод ялалтын дараагаар намар нь одоо Сталин дээр зориг гаргаж бол Гомбой хам гисэг хүмүүсийн хамтаар бол ингэж ороод ухаанда бид нар бол эх орныхоо төлөө байлцсан. Эх орныхоо төлөө амь хайргүй байлдсан, гавьяа байгуулсан, баатар болцгоосон. Тийм учраас бид нь лам улсууд одоо эх орноосоо дайнаа хөөцсөн юм чинь бид нар бурайд үндэстэн учраас шашнаа бол дэлгэх хэрэгтэй байна гэдгийг одоо Сталин тайлбарлаж чадсан учраас Сталин бол за яг болно гэж үзээд 1947 онд одоо энэ явлагын тацан гэдэг явлагын орион гэдэг газар энэ бол доороо сэвдэгтэй хөлдөө газар юм. Энэ газар бол та нар бариул барь гэж хэлээд энэ газрыг өгсөн байдаг. Түүний дараагаар энэ Жирэн бүчи Богдлам гэдэг байна. Энэ бурхны шишний 19-р зууны дээд Монголын хүн шүү дээ. Одоо Богдлам бол одоо юу гэдэг Монгол хүн гэж хэлдэг. Дээд Монголын хүн. Тэгээд одоо Богдлам бол төвдийн янз янзын урсгалын Сажава, Гармаба, Гэлэгба гэх тэргүүтээ янз янзын урсгалын улсуудыг бол бүгдийг нь нэгтгэж реформ хийж чадсан ийм бурхны шишинд гавьяатаа үүс бүтээсэн хүн байгаа юм. Энэ хүний зургийг бол энэ хүний хөргийг бол бас одоо бэлгэнд бол одоо энд ирсэн байгаамаа. Тий. Бэлгэнд ирсэн байна. За мөн түүний дараагаар нь бол одоо бурхан багш байж байна. Бурхан багш одоо Будгая буюу Ражгир гэж ярьдаг. Тэр газар бол бурханы ил тугуулгасан бурхан болж исэн үеийнхэн зураг. Түүний доор бол одоо баар сав тэргүүтнийг тавьсан байна. Тэр дээдлийн одоо танх зураг гэж хэлдэг л дээ. Танх гэж хэлдэг. Тэгээ энэ танх зургийг бол бас л одоо 18 дугаар зуунд бүтээгдсэн ийм танх зураг байгаа юм. Тэгээд тэр танх зураг бол одоо жишээ нь энэ Жирэн бүчи Богдлам биш зүгээр нэг өөрийнхөө багшийг одоо бурханчлан зурсан ийм одоо танх зургийг анх удаа бүтээсэн байгаа. Энэ одоо ямар ламынх нь би сайн мэдэхгүй байна. Ийм учиртай зургууд байна. За энэ бол одоо Мял Богд байнамаа. Мял Богд Миларава, Живзэн Миларава бол зээжиг лүүжиг санжийн бурхан гэж хэлдэг. Нэг насаараа бурхан болох шийг үзүүлсэн төвдийн амьд бурхан гэж хэлдэг Живзэн Милараваг бол. За тэгээд дараагийнхаа одоо энэ цагаан жаазанд бол одоо ингээд очие гэж ингэж бодож байна. Хамгийн дээдлэлт нь болохоор зэрэг одоогийн хам Дам Бадмаевич Аяшев гэдэг одоо 24 дугаар бандида хамбламад Владимир Владимирович Путиний одоо тусгасан одоо зүйл байж их шишээтэй байна. Тэгээд энэ хамблам маань одоо юу гэдэг уламжлан хадгалаад уламжлан тогтоогоод
одоо бас л одоо энэ хамблам хүнд одоо ямар нэгэн сэтэрхий зүүч байсан тэрийг бол одоо эндээ ингэж үлдээгээд хойч үедээ бас одоо ингэ дурсагдахаар ийм юмнуудыг бол одоо ингэж үлдээсэн ийм учиртай юм аа. Тэр гээл тэгэхэд одоо Москвагаас ирсэн гоё байж их шээ те. Энэ болохоор зэрэг л одоо юу гэдгийг Хятадаас одоо бишээ Японоос ирсэн одоо дурсгалын зүйл байж идэг. Тэгээд энэ бол одоо гадаад явдлын яамнаас Оросын гадаад явдлын яамнаас дурсгалын хүнийх нь нэрийг одоо ингэ мэд гэж хэлдэг. Эмбэдэ гэдэг хэлдэг. Тэр эмбэдэгээс дурсгасан зүйлүүд байж байна. Тэгээ Совет Федерацаас дурсгасан зүйлүүд байж байна. Энэ бол ерөнхийдөө бол дам хамбламд дурсгасан зүйлүүдээр энэ ухаанда дараахан боловч энэ цагаан хөрөг юун дотор өнгөрөө дотор бол одоо ингэ байрлуулсан байна. Тэгээ ногоон дэрхийг бол одоо бүтээсэн сайхан ногоон дэрхийг бол энэ бол одоо бас нэг Бурятын одоо манайхаар бол өндөр гэгээн зан базар гэж хэлэгддэг Бурятын ахтар мастер байсан. Цибиковын одоо юу гэж хэлж болохоор ухаанда арт гэж хэлж болохоор одоо тийм бүтээгдсэн сайхан ногоон дэрх байгаа. Ногоон дэрхийг бол одоо энэ цэцгийн ингээд дэлгэмэл хийдэг бол энэ дээр одоо ингээд одоо босоо маягтай ингэж хийсэн сайхан ногоон дэрх бол ингэж байрлаатай байна. За мөн түрүүчийн ярьсан жирэн бүчээ зонхын бүтээл бол тэнд энд байж идэг юм байна. За тэр одоо нэг ламын чадвар, ламын зураг байж байна. Тэнд бол одоо юу гэдгийг бурхан багшийн шавнартай ганцаа данзаа гэж хэлдэг. Ганцаа данзаагаас гадны архад гэж 16 архадтайгаа хамт ахуулсан. Хамт байгаа 16 архад гэж ярьдаг шүү дээ. Пагваваг улаадан даасан жилэн брамбарад үзээс сотнол ламдэл үд шидэм мэжэд найдан хордон жиалаш их сусал гэдэг 16 архадын нэр байна. 16 архадтайгаа байрлуулж байгаа юм байдаг. Ер нь бурхны шишинд бол 16 архтыг байрлуулах нь бол одоо гэлэггүй ёсны одоо хамгийн том ёсол доо. Яагаад гэвэл зөв бурхан багш өөрөө намайг байхгүй байхад 16 архад бол бурхны шишнийг одоо оршоосон, хөгжөөсөн тийм байх юм гэж ингэж хэлсэн байдаг. Тийм учраас бол одоо ер нь 16 архадыг бол хэрхмэлдэг ийм учир жанцсан бэлэг тэмдэг төгөлдөр ийм учиртай байгаамаа. Энэ хэсэгт бол яадаг вэ гэхээр зэрэг бид нэр диваажин төрх юмсан гэж ингэж ярьцгаадаг. Одоо тэгээд диваажин гэдэг диваажингийн орныг бол төсөөл, диваажингийн орны төсөөлөл бол ямар байдаг юм бол ямар юутай бол гэдэг янз янзын төсөөлөл бол байдаг. Тэгэхээр бол одоо энэ одоо диваажингийн шангад гэж хэлдэг. Оросоор бол одоо бас макет гэж хэлж болох юм да. Европын югаар бол одоо диваажингийн шангад гэж хэлдэг. Диваажингийн шангад бол одоо тэнд аюуш бурхан байж идэг. Амин даваа бурхан байж идэг. Гол бурхан. Тэгээд амин даваа бурханы одоо шавнартай. Тэгээд диваажингийн орн бол буг согоо цэцэг навч дэлгэрсэн хүмүүний жаргалын орн гэж хэлдэг. Энэ диваажин гэдэг нь яагаад диваажин гэхээр зэрэг амгалангийн орн гэдэг нь яагаад гэж байгаа юм гэхээр зовлон байхгүй юм орн юм. Энэ орн төрхийн тухайд бол ухаанда үндсэн шат нь бол ямар шаттай байдаг вэ гэхээр зэрэг буян гэдэг юм аривдуулж туйлд нь хүргээд өөрийнхөө хатуу бэрхийн туйлд хүрж чадсан тэр улсууд бол заавал онгоц пуужингийн хэрэггүй өөрөө далавчтай далбаалаад дэлбэлээд нисэж явдаг. Тим ид шидийг бол суудаг. Тим ид шидээр бол диваажин гэдэг оронд бол одоо төрдөг ийм учиртай. Тийм учраас одоо диваажингийн орныг сонсох буюу диваажингийн орныг нүдэндээ харах нь бол их буянтай байдаа гэдэг манай өвөг дээдсийн сургаалын ёсоор бол энэ диваажингийн шангадыг бол бүтээсэн байдаг. Энэ явуулгын тасн бол диваажингийн шангад, диваажингийн дугунгээд бас байгаа. Энээс өөрөө гадна бүр том дугунтай. За мөн одоо Верхний Березовск буюу дээд онгоцтой гэдэг газар диваажингийн ус одоо бас дацан дугун сум бус барьсан. Ингээд диваажин төрүүлэхийн тухайд бол хүмүүсийн юу бол одоо их хүмүүст үзүүлэхийн тухайд нэг дэлгэрэнгүй тайлбарыг бол их хийсэн байт юм аа. Жишээ нь энийг бас орхиод явчлаа. Энэ бол Хятадын буддийн төв ассоциац холбооноос өгсөн бэлгийг бол ингээд харагдаж байна. За энэ диваажингийн шангадыг бол Бурят лам нар маань өөрийн урд үгээр урлаж бүтээгдсэн 20 дугаар зууны ихэнх үеийн
бүтээл байгаа юм байлээ. Тий. За түүний дараагаар бол одоо янз янзын орноос ирсэн бүтээлүүд бол харагдаж байна. Мөн одоо хүмүүсийн өсөлтөн олны өргөсөн бүтээлүүд бол харагдаж байна. Тэнд бол одоо аюу шурхан байж байна. За энэ дунд нь болохоор зэрэг одоо ингээд суурга байж байна. Суургыг бол одоо заавал мод металлаар бүтээхээс гадна ингээд зураасан зургийн аргаар бол танхах жирмаар ингээд бүтээгдсэн бүтээлүүд бол байж байдаг. Энд бол Ямандаг гэж бурхан байна. 11 13 нөхөртэй. Энд болохоор зөв Бандлам бурханыг бол тангах бүтээл нь байж байна. За энд Шагжаа мөний буюу бурхан багш бас л бэлгэний бурхан Тайландын хэлбэртэй. Тайландууд бас жаахан бурхан багшийг өвөрмөц маягаар бүтээдэг. Ийм хэв загвартай. Тэр хэв загварыг дахин бүтээгдсэн бол Тайландын бурхан багш. Тайландд бүтээгдсэн бурхан багш байна. За энэ бол 19-р зууны ихэнх үеийн бүтээл байна. Мөн Хятадд урлагдсан богдлам жирэн бүчигийн дүр байж байна. За жишээ нь бол одоо Барселоноос ирсэн, Барселоны хүмүүс авчирч бэлгэлсэн одоо нэг ёсондоо бол дарихал одоо юм шиг байгаа юм. Би энэ одоо бурханы одоо сайн тэр ингэ тайлбарлаж мэдэхгүй. Энэ бас л дарихын хувилгаан л гэдэг утгаар нь тайлбарсан юм болоо гэж ингэж бодож байна. За энэ бол одоо балбын дархны балбаж хийсэн бурхан багш байж байна. Тэгээ Непалаас ирсэн. Непалийн одоо сүсгтэн олон бол Непалийн бурханы шишний тэр одоо хотог хувилгаадууд энэгээр морилготой бол бэлгэлсэн бэлгүүд нь бол энэ дээр Непалийн одоо бэлэг байж байна. За доотлолт нь бол одоо Монголын гэсэн уур амьсгалтай монголчуудаас бэлгэлсэн, Монголын сүсгтэн олноос бэлгэлсэн одоо сайхан дүр байж их жишээтэй. За Монголын уур амьсгалтай хөргөөс гараад энэ дээдлэлт их сонин сайхан бурхан багшийн танх зураг байж байна. Тэрний доотлолтын зургийг бол би онцолж байгаа юм аа. Одоо энэ хөрөг бол одоо 14-р далаалан Данзан жавц 1959 онд бурхан багшийн 2500 жилийн ойгоор өөрийнхөө дүрийг бүтээгээд хүмүүст өгч исэн бэлэг нь бол энэ байгаамаа. Энэ илгийг бол одоо байсан 1959 онд өөрийнх нь гараас Далай ламын өөрийнх нь гараас брендийн төлөвлөгчд авчирсан юм учиртай сайхан учир жансан өгүүлэх төгс зураг байгаамаа. Ийм зураг одоо айгуул энтгэхт дарамжлаа чи байхгүй гэж мэдэх ийм сайхан ховор зураг байж байна. За түүний дараагаар бол энтхгээс ирсэн хотог тавилгаадуудын өргөсөн бэлэг зүйлийн дурсгал бол энэ дээдлийнх нь нүдэнд бол байж байна. За доотлынх нь нүдэнд бол одоо Сиким болон Ладак төмнөөс бэлгэлсэн бэлэг бол одоо энэ доор байж байгаамаа. Мөнгөн гүц, мөнгөн завья, бурхан багш яг л тэр үеийнх нь онцлог шин чанарыг агуулсан тэр үеийнх нь хүмүүсийн одоо бэлгэлсэн түүх намтрыг бол одоо гарах хүч юм байдлаар байрлуулсан сайхан тусгал зүйл байгаамаа. За энэ бурханы шишний одоо нэг урсгалын бирэм гэдэг одоо улс байдаг. Тэр бирэм улсын төлөөлөгчд бэлгэлсэн бурхан багш байж байгаа шаазангаар бүтээгдсэн бурхан багш юм шиг байгаа юм. Тэгээ одоо хойдлынх нь нөгөө бод модны навч хэлбэртэй тийм байдлаар хийгсэн ийм бурхан багш байж байгаа жишээтэй. За тэгээд дээшээ харах юм бол одоо тэнд одоо мянган бурханы цондон гэж хэлэхээр сайхан дарих, мянган дарих байх шиг байна. За тэр дээгүүр одоо зандан зуу бурхан гэдэг маань одоо зандан зуугийн хийдэд ихтийн татсан залгаж яадаг бол энэ зандан зуугийн одоо юу гэдгийг танх бүтээл нь бол одоо ингэж бүтээгдсэн тэр дээрээ бол зандан зуу байж яадаг. Тэр хажууталд нь ногоон дарих байж яадаг. Тэрний хажууталд бол одоо бисмэн тэнгэр буюу намсраа бурхан бидний хэлдгээр бол 8 намсраа гэж хэлдэг. Намсраа бурханыг бол бас өвөрмөц маягаар намсраа бурханы одоо нөхдийг нь бол морь унуулад Монгол маягаар одоо ингэж уулгийн хэлбэрт оруулж зурсан бүтээсэн юм онцлог шин чанартай. Энд бол одоо хэдүүлгийн зүйлээс гадна ном дээдийн номын бол одоо дээдийг бол одоо ингэж харуулсан байна. Энэ ганжуур. Энэ ганжуурыг бол одоо эдхигийн Рагубера гэж профессор бол Монгол данжуурыг бол монгол хэлэнд дээр нь хэвлэж ингэж олонний хүртэл болгосон ингэ сайхан бүтээл. Энэ одоо хоёрхан ширхэг л байдаг.
би хардаг нэг нь бол Монголын Бурхны шинтний гандан хийдийн номын санд байдаг. А нэг нь бол одоо энд явлагын цэцний номын санд бол ингээд бүртгэлтэй байдаг юм байна өө. Тэгээд энэ одоо нэг мэддэгт мэрэгэн цохор мэддгүү дэрийн цохор гэчээр одоо энэ файлын хэл дээр бичихсэн одоо юу гэж бичээд байгааг би одоо сайн мэдэхгүй. Одоо бодвол Бурхны шинэл Судар Дандрын аймгийн аль нэгнийх нь ном болоод л энд тавигдсан байхаа гэж би ойлгож байгаа. За мөн энэ одоо Бөмбөрван дотор Шри-Ланк улсын шашны одоо худаг тавилгаалуудын бэлгэлсэн алтан мөнгөөр бүтээгдсэн түнсэд, хонго, соврог зэргийг бол одоо ингээ өрмөц маягаар ингэж авчирсан. Нэг бол хадгалж өдөө хөргсөн байна. Энэ яагаад их олон улсын бэлэг янз янзын талаас ирдэг вэ гэвэл явлагын татсан дээр бол олон удаагийн эрдэм шинжилгээний болон Азийн буддистуудын баг хурал 3-4 удаа хуралдсан учраас тэр хуралд цуглаж ирсэн улсуудын хамбал амд өргөсөн бэлгүүдийн дээжийг үл энд тавьсан ийм утга төгөлдөр сайхан бэлгүүдээр бүрдсэн ийм баялаг музей байгаамаа. Жишээ нь энд одоо юу гэдгийг Вьетнамын буддистуудын бэлгэлсэн бэлэг бол бас нэг жоохон өрмөц өөр маягтай энэ болон бол бүгэлж үзүмж нэмж байгаа ийм очиртай байж идэг. Энэ Бурятын мэрэгэн бандитаа нарын бүтээсэн төвд хэл дээр бүтээсэн судрууд болон монгол хэл дээр бүтээсэн судруудыг бол бас эндээс харж болох юм аа. Энд түрээд ирэхээр зэрэг бас Японы буддистуудын бэлгэлсэн бэлэг байна. Одоо энд бас одоо 60-аас Бурхныг зандангаар бүтээсэн, цагаан зандангаар бүтээсэн маш уран тийм бүтээлээр бүтээлгдсэн бүтээлүүд байж байна. Өөрсдийнхөө одоо нэг ёсны тийм бас нэг арай нэг өөр ёстой шүү дээ. Тэгмэн буюу хин яна гэж хэлдэг. Хин яна дотроо бол японочууд бол одоо баг хөлгөн дотроо бол одоо ямар юм блэ? Их олон янзын урсгалтай. Тэр урсгалуудын бас онцлогийг тусгасан тийм бүтээлүүдийг бол энд тавьчирсан байна. Энд бол одоо сүүлийн үеийн хүмүүсийн барьсан бүтээсэн янз янзын зүйлүүд бол одоо энд байна. Жишээ нь бол одоо хушууч генерал Палмын сүндэг гэдэг хүний өргөсөн бүтээл энд байж байгаа жишээтэй. За жишээ нь одоо юу гэдгийг нэг дэлхий гэдэг одоо медалаар шагнагдсан юунууд байж байгаа жишээтэй. За энэ бол энд ирсэн улсуудын ухаанда санал хүсэлтийн дэвтэр байж байгаа. Санал хүсэлтийн дэвтэрд Оросын ерөнхийлөгч Медведев, Монголын одоо худаг тавилгаадууд болон төр засгийн тэргүүдийн бичсэн одоо тэмдэглэлүүд байж байгаа жишээтэй. За энд бол 24 дугаар Бандида хамблам Дан Баюшевт бол Москвагийн хны дурсгасан бэлэг дурсгалын зүйл байж байгаа жишээтэй. За энд бол гандан дээр майдрын нэг одоо юу гэдгийг баруун бойг гэж хэлдэг. Хөлийг бол өргөмжлөл бойг гэж хэлдэг тийм ээ. Баруун бойгийг бол ингээд тавьчаад хандив цуглуулад байсан. Энэ майдр бурхны Бурятын майдрын одоо бойг үлдсэн байдаг. Энэ бойгийг бол одоо хэлмэгдүүлэлтийн жилээс үлдсэн нэг гэрч ийм том сайхан урлагийн бүтээл байсныг одоо ингээд яаран болгосон юм л да. Хүний амьдралын хэрэгцээ тоолж баршгүй. Хүний өдөр тутмын хэрэглээ хэрэгцээндээ тулгуурлан аливаа бүтээгдэхүүн үйлчилгээ хямдарч байх ёстой. Танд тулгамдсан бүх чухал асуудал. Үүнийг шийдэх хөтөч. Бидний хэн байсан, хэн байгаа, хэн байх ёстойг танд хэлнэ. Энэ бол мэдээж Монгол өв уламжлал, Монгол ёс заншил. Энэ бүгдийг багтаасан бид таны хөтөч болно. Эрхэм үзэгч таныг Бурхны шашны хосгүй гайхамшиг дайн дэлхийд үзүүлэгч Монгол туртан Бурят зуны дундаас тодорн гэгэрсэн итгэлт хамбын ариун адэстад лагшинд бараалхан сансан сэжсэн хүссэн бүхтэн даатхан аврал удуулах ариуслын аялал өрн зал. Оросын холбооны улсын бүдийн шашинтны төв хамбын хүрээнд зочлон итгэл тамбын өргөнд саатаж дээдийн лагшинд бараалхан
Гүн ухааны, Жан Райсигийн, Ногоон дархийн, Гүнригийн, Сахиусны дуин хорин болон цогчин дуунуудад эргэл мөргөл үйлдэж аврал даатгал одуулах. Ногоон дархийн хүслийн чулуунд хүссэн бүхнээ даатгах. 8 мандын совргон дэрүүлэн хэн залбирал үйлдэх. Аштын үйл сайн даатгах боломжтой. Мөн Улаанбаатар хоттой танилцсан худал давлчилгээний газруудаар зочлон буцах замдаа итгэл тамбын төрсэн газар доршдог ангаах эрдэм чадал төгс аршаан хүртэг. Сэлэнгийн ээж модонд аврал даатгал үйлдэх болно. Таны сансан үйлс бүхэн бүтэх болтугай. Ариуслын зууч Буддатур.